Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Jerry Angel байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү удаагийн бичлэг нь болохоор зүрх сэтгэлийг тань доглуулад байгаа тэрнийг ойлгомжгүй хүний үнэн төрхийг бүгдээрээ илчлэх болно. Тэнийг крашлаад байна уу? Эсвэл зүгээр танаар тоглоод байна уу? Эсвэл зүгээр л сайхан сэтгэлийг нь та андуураад байна уу гэдгийг хэдүүлээ өнөөдөр харах учиртай юм аа. За нэгэн зүйлийг анхааруулхад та өөрөө бүсгүй хүн агаад сонголт хийхдээ болохоор ингэж сонголт хийх шүү. Хэрвээ би бүсгүй хүн байх юм бол нөгөө эрэгтэйгийнхаа тухай бодож байгаад эрэгтэй зурагнаас сонголт хийн. Харин та эрэгтэй ах юм бол нөгөө бүсгүйхаа тухай бодож байгаад эмэгтэй зурагнаас сонголтоо хийх юм шүү гэдгийг дахин анхааруулж хэлье. За ингэж хэдүүлээ бичлэгэндээ орцгоё.最神秘的等待，星星坠落，风在吹动，终于在将你融入怀中，两颗心颤抖，相信我真心，千年等待有我承诺，无论经过多少的寒冬，我绝不放手。Сайн байна уу? Бүсгүй таны амгалан айлтгая. За яагаад бүсгүй таавэ гэхээр та өөрөө бүсгүй хүн агаад эрэгтэй зурагнаас энэхүү зургийг сонгосон учраас гэсэн утгатай юм шүү. Хэрвээ андуураад энд эрэгтэй хүн ороод ирсэн бол танд нэгэн залруулга хэлье. Та өөрөө эрэгтэй хүн бол нөгөө бүсгүйхэн тухай бодож байгаад эмэгтэй зургийг сонгох юм шүү. За ингээд таны зүрх сэтгэлийг догтлуулад байгаа энэхүү залуугийн үнэн төрхийг илчилцгээе. Үнэхээр үнэн юм уу? Эсвэл тоглоод байгаа юм уу? За энэхүү залуу нь ямар бодол мэдрэмжтэй байдаг вэ гэхээр тантай яагаад ч юм бэ айгүйх ярилцахыг, ойлголцохыг, өөрийнхөө зүрх сэтгэлийг нээхийг, юу мэдрээд байгаагаа нэг юм ярихыг, нэг юм дотн байхыг, ярилцахыг айгүйх хүсээд байдаг юм байна. Гэхдээ ерөөс аргаа олж чадахгүй байгаа байдал бол харагдаж байна. Яагаад гэвэл ингээд танд ингээд талдаа байгаагаа ойлгуулах гээд ямар нэг арга чарга хэрэглээд байгаа боловч тэр нь яг нэг тийм өсвөр насны бацаан шиг ямар ч явуургүй шал тэнэг дүнхүү үйлдэл хийгээд байгаа бол харагдчихна. Энэ байдал нь танд ингээд энэ залуу надад сайн биш те. Миний ингээд уурыг бүр стрессийг барах гэж ирсэн одоо тамийн илж байхаа гэж бодогдох хэмжээнд ингэж хүрэгдэг. Яагаад гэвэл энэ хүн танд ингээд сэтгэлтэй. Гэхдээ энэ байдлаа ингээд үннээр нь илчилж чадахгүй тийм зоригч дутаад байгаа юм шиг нэг аргаа олохгүй байгаад байгаа. Бяцхан жаалхүүгийн дүрээр харагдаж байна. За энэ хүн таны юу гэж хардаг вэ гэхээр энэ хорвоо дэлхий дээр хамгийн гой сайхан эмэгтэй хүн гэж ямар хүн байдаг вэ гэвэл би энэ бүсгүй гинэ гэж боддог. Таны тухай маш тийм гоё өөдрөг хүсэл тэмүүлэлтэй. Таныг айгүй тийм хүндэтгэж одоо дээдлэх гэх нь арай хайж. Ямар ч бас айгүй хүнддэгдэг, хувийн орон зайг ингээ мэдэрдэг те. Ямар нэг илтэй буруу зүйл хийхийг ерөөсө боддоггүй. Бүр ингээ харахад ч хайрын санагдам ингэж юм маш их хүнддэгдэг гэж бол харагдаж байна. Тэгээ бас юу юм байна? Зүгээр ингээд сайхан бүсгүй, сайхан ааштай, сайн хүн гэхээсээ илүү те энэ бүсгүйг ингээд миний зүрх сэтгэлийг хүлээж аваад намайг ойлгох юм бол
миний ингээд амьдралд учирч болох тий миний ингээд амьдралын минь хань болж чадах ийм бүсгүй дээ гэсэн маш тийм холын бодлыг ингээд тань дээр тээдэг. Тэгээ бүсгүй хүн талаас чинь айгүй хүндрээр үнэлдэг. Хэрвээ ингээд өөрийг нь хүлээн зөвшөөрөх юм бол бид ингээд хамтдаа энэ амьдралыг бүтээндээ гэсэн бодолтой байдаг. Гэхдээ энэ дотроо байгаа санааг нэг хилчлэхийг хүсдэггүй таныг ингээд үнэхээр сайхан бүсгүй юм аа тий. Үнэхээр ингээд гайхалтай охин тэнгэр юм аа гэж боддог. Одоо жишээ нь хүмүүс чинь ингээд бурхандыг ингээд дээдлдэг мөртлөө хамаагүй хүрч чаддаггүй шиг тэнийг маш их хүндэтгдэг мөртлөө хамаагүй очиод ингээд яриа өдөж чаддаггүй нэг иймэрхүү байдалтай байт юм байна. Тэгэхээр үнэн төрх нь бол танд сэтгэлтэй тий. Таныг ингээд өөрийгөө хайрлуулахыг хүлээн зөвшөөрөх юм бол ингээд хайрлаж чаднаа гэж бол харагдаж байна. За энэ залуу нэг иймэрхүү зүйл хийгээд байгаа юм байна тий. За тэгвэл хоёул одоо энэ зүйлд нь хэрхэн яаж хандах хэрэгтэй юм гэдгийг харъя. За таны хувьд бол энэ байдлаа энэ мэдж байгаа ч гэсэндээ зүгээр л урдах хийх ёстой зүйлээ хийгээл нөгөө залуутай зүгээр л өмнөшгөө харьцаад явж хад болно. Тэгээд ерөөхдөө бол ямар ч үед таныг уналттай, босолттой, ямар ч үед таныг гэсэн хിവэрэ байвал та энэ хүннийг боломж олгоод өгөөрэй. Тэр боломжийг чи энэ хүн харин ёстой тултал ашиглаад таныг хайрлсан шиг хайрлаж, халамжилсан шиг чинь халамжилж, таны амьдралыг өөрийн амьдрал мэт, таны зүрх сэтгэлийг өөрийн зүрх сэтгэл мэт ингэж ойлгож чадвал энэ хүн итгэж болно. Хэрвээ таны өгсөн боломжийг ашиглаж чадахгүй бол энэ хүнээс ингээд өөрийгөө татчих бас болно шүү гэсэн. Ийм утга гарч ирж байна. За энэ үн дээр энэ хүний тухай таны зохиоснууд танд юуг зөвлөж байна вэ гэдэг юм бол ер нь нэг харилцаад үзвэл яасан бэ гэсэн ийм зөвлөгөө өгч байна. Тэ. Тэр түрүүжийн мөрөгтэйгээ хамт бодоод үзэх юм бол заавал ингээд хөөрхөн мундаг тэ эсвэл ингээд тоож байгаагаа мэддэгдүүлэхээс илүү зүгээр энгийн байдгаараа харьцаад гэхдээ энгийн байдаг шиг харьцаж байгаа мөртлөө жоохон нэг тийм үйл ялэг шүү заяа. Үйл ялэг мэдэгдэм нэг иймэрхүү би чамайг ингээд тоож байгаа тий гэсэн нэг иймэрхүү мессеж өгч чадаад тэгээд тэр хүний энэ мессежийг сайн ашиглаж чадах юм бол ингээд ирээдүйн дараачихаа шат халахмуудыг хийж болно. Энэ үнийг ингээд тас болохгүй энэс бол гэж бол зүрхгүй байна. Нэг харьцаад үз тий харьцаад үз. Чамд ингээд таалагдах юм бол цаашаа ингээд явж болно. Хэрвээ таалагдахгүй бол болж болно гэж хэлж байна шүү. За ингээд таны мөрийг энэ хүрээд өндөрлөж байна. За ингээд дараа чи амьдрал ахуйд нь харж харахад хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөё. Сайн байна уу? Бүсгүй танд энэхүү өдрийн амгалан айлтгая. За яагаад бүсгүй таавэ гэхээр яагаад гэвэл та бүсгүй хүн таныг крашлж байгаа, таны зүрх сэтгэлийг чинь жоохон доглуулад байгаа тэр хүн чинь эрэгтэй хүн байж таараа. Тэгэхээр та эрэгтэй зургатаа сонгоод эрэгтэй зургуудыг харж байгаад энэ зургийг сонгосон гэсэн. За тэгэхээр хоёлаа одоо энэ хүний үнэн төрхийг илчилжээ. За энэ хүн үнэхээр танд хайртай юу үгүй юу? За тэгвэл хариулт нь мэдээж тийм үнэхээр хайртай гэж харагдаж байна. Бүр ингээд хайрлахгүй байхын аргагүй хүн шүү дээ энэ хүн чинь гэсэн юм бодолтойгоор ингээд таныг хайрладаг, нангиндаг тий. Гэтэ бас нэг юм зүйл агаад ах юм. Шууд ингээд би чамд сайн, би чамд ингээд хайртай тий. Чи ингээд миний өмнөх учирч исэн бүсгүүчүүдээс огт өөр байлаа. Би ингээд чамд үлдсэн амьдралаа, бүх зүйлээ чамд чиний төлөө зориулмаар байна гэж хэлхийг маш их хүсдэг мөртлөө нэг зүйлээс болоод энийг үгүй гэдэг гэж байна. Магадгүй шүү за би хэд хувилбар хэлж өргөе. Магадгүй энэ хүн найз бүсгүйтэй байж таарад тэгэнгүүт та ингээд зүгээр л гинт гарч ирээ зүрх сэтгэлийн юучгүй хамаад аваад явчихсан. Нөгөө болвол те та жоохон дээд албан тушаалтай нөгөө болвол ингээ нэг газар ажилтдаг танаа ажилч ингээ хайр дурлалын харилцаа үүсгдэг юм газар байдал. Ямар ч байсан нэг хаалттай болоод байна. Маш их ингээ зүрх сэтгэлээсээ нандиндаг хайрладаг мөртлөө нэг хаалтнаас болоод энийг юусоо илэрхийлэхгүй энэ мэдрэмжийг илэрхийлэхгүй дараад байна гэж бол харагдаж байна. Ийм учраас би энэ мэдрэмжийг илэрхийлж болохгүй тий. Тэгээ бүр ингээ үгүй би энэ үнийг ингээд энэ хүн зүгээр ингээд сайн болчих болохгүй шүү дээ тий. Зүгээр очиод хайртай гэд хэлчих болохгүй шүү дээ гэд өөрийгөө хичнээн хориглоод байгаа боловч
цаанаасаа л нэг хүчин зүйлээс те бүр ингээд зүрх сэтгэлийнхаа угаас таны ингээд өөрийн ирэхгүй хайрлаад байдаг а. Өөрийн ирэхгүй ингээд тань руу тэмүүлээд байдаг а гэсэн ийм утга гарч ирж байна. Тэгээд дараагийн карт нь харахаар бас ингэж байна. Энэ хүн бас таныг аягүй сайн мэддэг хүн байх бас байх магадaltaй. Тэ. Зүгээр ингээд одоогийн төвшөнд тань дээр очиод ингээд танд хайртайгаа илчлүүл хизээж таныг хүлээж авахгүй. Харин би унах унаа одоо амьдрах байр эсвэл ингээд амьдралаа баталгаатай болчоод тань зүрх сэтгэлээ илчлүүл харин энэ бүсгүй намайг хүлээж авч магадгүй гэж боддог. Бас ийм бодолтой ах юм биш үү те. Үнэхээр өөрийгөө ингээд таны өмнө маш юм хүчтэйгээр те амьдралд нь төвшөг тулгуур болж явж чадна гэсэн тэр нэг зориг ихтгэлд хүрсэн үедээ тань дээр очиж танд сэтгэлээ илчлэх ийм хүн юм байна. Айгуу тийм өөртөө айгуу тийм хатуу зарчимж төрлөө ийм хүн юм биш үү заяа. Зарим хүмүүс ингээд бусд хүнийг тийм байх хэвээр ийм байх хэвээр гэж боддог боловч боддог хүмүүс байхад энэ хүн болохоор бусд хүнд айгуу зөөлөн хандаад өөртөө маш юм хатуу ханддаг ийм төрлийн хүн байна. За энэ хүнтэй та ерөөхдөө бол яаж харьцуул зүгээр вэ те? Ингээд зүрх сэтгэлээсээ нэндэгнээд байгаа мөртлөд гаднаа ерөөсөө юу ч илэрхийлэхгүй байгаа энэ үнтэй яаж харьцах хэвтэй юм бэ гэдгсэн чинь нэг ийм зүйл болоод байна. Энэ хүний зүгээр байхгүй юм шиг аашил гинэ. Тэ. Магадгүй та ингээд зүрх сэтгэлээсээ доглоод энэ хүн ингээд хурдан ирээсээ гэд ингээд маш их хүсэл тэмүүлж бодож байгаа бол энд бол эсэргээрээ хэрэггүй гэж байна. Хэрэггүй энэ хүний зүгээр байгаагүй юм шиг те байхгүй юм шиг аашил бити хар. Бити тэмүүл гэсэн бүр ийм утга гарч ирж байна. Тэгээ бас ингээд байгаа юм байна. Яагаад ч ингээд энэ хүү хичээгээд бүр ингээд маш их зүйлүүдийг хийлээж гэсэндээ таныг ингээд өөрийн болгож авах ийм ирэхгүй гэж харагдаад байгаа ерөөсөө. Бас ийм утга бас ажиллах юм биш үү за. Энэ хүний бүр улам тоохгүй байх тусам энэ хүн танаас өөр юу ч бодож чадахгүй юмжинд хүрэх юм байна. Зарим хүмүүс бол ингэдэж штэ. Өөрийнх нь араас гүнгүү жоохон нүүр өвчгөр ингээд улам ингээ хайртай болоод ингэдэг бол энэ хүн нүүр өгөх нь эсрэг зүйл болдог гэсэн. Энэ хүн хэрвээ нүүр өгөх юм бол энэ чинь ийм амархан амтан байсан байна гэд бүр ингээд тантай харьцаан болоод бүр ингээд тань руу татагдхан болоод хаяа явчих. Ингээд өөр дараагийн үнийг хайгаа явчих. Магадгүй хүн учраас энэ хүнд нүүр өгөх хэрэггүй тий. Чи бол ингээ ертөнцийн дээр байдаг ганцхан эрэгтэй биш шүү гэсэн юм хандлагаар нэг их тоохгүй жоох үл тоосон маягтай харьцаа тавил улам таны анаас гүгэл улам чарга үзэлтээд байх. Ийм хүн байх магадaltaй байна гэж бол харагдаж байна. За та хоёрын төвшин сахиус тэнгэрүүд нь ямар зөвлөгөө өгч байна вэ гэдгсэн чинь та хоёрын ингээд учрлыг айгүй их ивэж байна сахиус тэнгэрүүд нь. Гэхдээ хугацаа нэрэ болоогүй шүү гэсэн утга хэлээд байна. Тэгээ энэ нь бол ингээд айгүй гоё хайр болж чадна. Гэхдээ хугацаа нэрэ болоогүй байна тий. Тийм учраас хугацаанаас өмнө яарахыг, хугацаанаас өмнө ингээд адгахыг эсвэл ингээд хурдлуулах гэж хичээхийг тэр үндэ нүүр өгөхийг бол хориглох юм байна. Зүгээр л энэ харилцаанд өөрийнхөөрөө өсөж хөгжих боломжийг олго. Тэр залууд өөрөө үнээ илчлэх тэр боломжийг нь олго. Тэгээ энийг олохыг яаж олох вэ гэвэл зүгээр л хүлээ. Яаралгүй 50 хүлээ. Бүх зүйл цаг хугацаатай гэсэн. Ийм утга гарч ирж байна. За ингээд таны мэрэг таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Энэ хүрээ таны мэрэг өндөрлөж байна. Баярлалаа баяртай. Танд аз жаргал хамгийн сайн сохин бүхнийг хүсье хэрэг. Сайн байна уу? Бүсгүй таны амгалан айлтгая. За яагаад бүсгүй таныг гэж хэлсэн бэ гэдэг бол та бүсгүй хүн байгаад эрэгтэй зургуудыг харж байгаад энэхүү зургийг сонгосон гэсэн. Тийм учраас хэрвээ эрэгтэй хүн андуураад ороод ирээд сонгосон бол уучлаарай та эмэгтэй зургуудаас харж байгаад сонгоод өөрийнхөө мэргийг үзэрэй гэж бол хэлье. За ингээд бүсгүй таны зүрх сэтгэлийг тоглуулад байгаа тэр нэг хүний үнэн төрхийг хамтдаа харцгаая. За энэ хүн гаднаа маш гоё үзэсгэлэнтэй тий гаднаа хичнээн гоё харагдаж
одоо Тэнгэрийн тэгээ бурхны дайтай ийм бөхөөмөр сайхан сэтгэлтэй уяхан ялдам тэгээ хүн ямар гоё байж болох юм бэ? Ийм гоё хүн боловч дотроо олстай авах юм байхгүй хүн шүү гэж бол харагдаж байна. Тэ гаднаа ингээд сайхан хандж байгаа юм шиг болоод бусд хүнийг өөртөө татаж өөрөө араас нь гүйж гүнгж зүрх сэтгэлийг чинь татаж буу юм болж болонгуутлаа зүгээр л таны ингээ юучгүй орхичиж эсвэл сайн юм шиг гүйж ягаад өөрийнхөө араас гүйлгдэг нэг иймэрхүү төрлийн хүн юм байна шүү. Ерөөсөө эмэгтэй хүнийг ингээ зүрх сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, инэрч чаддаггүй, хайрлаж халамжилж чаддаггүй ийм хүн юм байна. Тэгээд тантай ингээд гаргаад байгаа хандлага нь ерөөсөө л өөр араас нь гүйж ягаад таныг араасаа гүйлгэх таныг араасаа гүйлгчээд хүмүүст энэ ингээд миний араас байн гүгээд идэг гэсэн нэг тиймэрхүү дөө ямар нөгөө яваргүй зантай ийм эрэгтэй л байгаад байна да тий. Бүр ингээд чамин үгээр ингээд чихэн дээр ч бүр цэцэг ургуулдаг ийм төрлийн хүн байна. Энэ хүнд хууртахаас болгоомжлоорой. Энэ хүний үнэнд хүрэх бол итгэж болохоор хүн биш байна. За одоо энэ хүний үнэнд хүрэхээ мэдчихлээ тий. Одоо энэ хүнтэй ойлоо одоо яаж харьцах вэ гэд харсан юм болохоор зөрүүд бай гэнэ. Тэгээ яаж ч ингээ гуйд сууж ийсэн, яаж ч гоё цэцэг бариад ирчихсэн, ямар ч гоё болцоо санал болгож ийсэн. Битгий тоо тий. Би чамайг тоохгүй тий. Би ажилдаа завгүй байна. Эсвэл би найз залуутай болсон ч юм уу. Ямар нэг арга хэрэглээл энэ хүнд өөрт нь ямар ч боломж байхгүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Чамд бол боломж олдохгүй шүү гэдгийг бол харуулж мэдрүүлэх хэрэгтэй гэдгийг гэж байна. Энэ хүнд юусоо боломж авахгүй. За би ингээд энэ хүнтэй зурлах нь цагийн гарц юм байна да гэв. Илүү таны зүрх сэтгэлийг шархлуулахаас өмнө энэ хүнээс өөрийгөө холдож, давтаж авч яваарай гэсэн байна. За энэ тал дээр таны сахиусууд юг зөвлөж байна вэ? Тэ энэ хүний тал дээр сахиусууд нь ямар хандлага гаргаж байна вэ гэдгийгсэн чинь итгэлээ өгөхөөс болгоомжтой, итгэлээ алдахаас болгоомжл. Өөрийнхөө хамгийн нандин зүйлийг өөртөө л үлдээ гэсэн ийм зөвлөгөө гарч ирж байна. Тэгэхээр энэ хүний гадна төрхөн битээ хууртаарай. Тэгээ сахиус тэнгэрүүчин ч гэсэн өөрийгөө хайрлаж хамгаалаарай. Өөрийнхөө нандин эрх хэм чанарыг бүү гээгээрэй гэсэн ийм зөвлөгөөг өгч байна шүү. За энэ тал дээр таныг анхаараарай гэж. За ингээд танд тас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Таны бичлэг энэ хүрээнд өндөрлөж байна. Сайн байна уу? Бүсгүй таны энэ өдрийн амгалан айлтгая. За яагаад бүсгүй таныг гэж хэлсэн бэ гэхээр та бүсгүй хүн байгаад эрэгтэй зургнуудыг харж байгаад энэхүү зургийг сонгосон гэсэн. Хэрвээ энд андуураад эрэгтэй хүн орж ирсэн бол уучлаарай та эхний зураг руу очиод сайн харж агаад эмэгтэй зургнуудаас сонголтоо хийж мэргээ авна уу, хүлээн авна уу гэж хэлье. За ингээд бүсгүй таны зүрх сэтгэлийг догтлуулаад байгаа тэр нэг хүний үнэн төрхийг харъя. За тэр хүний үнэн төрх нь юу байна? Тэгээ үнэхээр таны төлөө гэсэн бодол сэтгэл байна уу? Гэх юм бол таны хувьд бол үнэхээр танд талтай юм байна. Гэтэ танд талтай байна гэдэг нь юугүй хайртай гэсэн үг биш. Юу зүггүй сэтгэлтэй гэсэн үг биш. Гэхдээ тоодоггүй гэсэн үг бас биш. Ямар ч байсан танд талтай. Тэ энэ бүсгүй нэг арай өөр бай та гэсэн ийм бодол мэдрэмжтэй байдаг гэсэн. Энэ бүсгүй чи арай нэг тоохгүй яваад гэсэн чинь айгүй дэжгүй хүүхэд юм уу да гэсэн ийм нэг юм уу да гэсэн ийм дурлсан эсвэл нэг шохоорхсон тий нэг тийм анзаарсан дуу юм мэдрэмжтэй юм байна. Тэгээд ингээд анзаараад өөр одоо энэ хүнээс ямар гоё чинэр гарах бол гэд нэг тийм анхаарад байдаг тий ажиглаад байдаг өөрийн мэдлэггүй юм хийж аваад тань руу анхаарсан байдаг ийм зүйлүүд бол ажиглагдаад байдаг юм байна. Гэхдээ энэ хүн бас ингээд ажил амьдралаа бас ингэж айгүй тийм ялгаж салгаж чаддаг ийм хүн юм байна. Тэ юугүй танд бүхнээ зориулахгүй юугүй ямар нэг тодорхойгүй асуудлаас болоод ингээд амьдрал ахуйгаа алдаад явдаггүй ийм төрлийн хүн юм байна. Тийм учраас таныг ингээд юуны туханд хүрлэхгүй хамгийн чухлаар тооцдоггүй. Ерөнхийдөө бол ингээд анзаараад ажиглаад тий. За одоо ингээд яаж юм бэ энэ нэг тийм ажлын юм уу хамт олон дотор байдаг
нэг тийм хүн юм шиг байх. Эсвэл engage хүн юм уу тий. Ямар ч байсан та хоёр нэг юм том хамт олонны нэг хэсэг болоод явдаг. Гэтээ одоо чинь танах 10 ажилтнтай байгууллага болоо гэхэд арай ч 11 бэ тий 20 ажилтнтай байгууллага байлаа гэхэд 20 хүн дотроос тэр хүн тань руу ингээд нэг арай нэг өөр байдлаар хандаад идэг. Тиймэрхүүд бол хүн юм байна л та. Тийм учраас энэ хүн ингээд харилцааныхаа хэл хязгаарыг айгүй тогтоогоод байгаа байхгүй юу? Одоо ингээд ажил дээр байх юм бол ингээд тань руу ингээд юу хандраад харц их шидээдэж болохгүй. Тийм учраас зүгээр ажлын хаалгаар орсон л бол ингээд ажлын хүн гэдэг байдлаар хандаад өөр газар таарах юм бол харин ингээд миний ингээд анхаардаг хүн шүү гэсэн ийм байдлаар хандаад идэг. Ийм хүн юм байна. Тэгээ яалтчгүй та ингээд энэ хүний өмнө нь учирж исэн, харж исэн, анзаарж исэн энэ хүмүүс дотроос та яалтчгүй нэг тийм онцгой зүйл танд байдаг юм байна. Энэ хүн тэр чанарыг анзаарсан тий. Энэ бүсгүй чинь вау тий ямар сайхан бүсгүй вэ? Эсвэл ямар хүн чанартай хүн бэ гэсэн нэг тийм гайхшрал энэ хүнд байдаг. Тэгээ тийм учраас таны тухайд гайхширсан учраас тань руу ингээд тэмүүлээд байдаг цаанаасаа. За нэг юм хүн юм байна. Үнэн төрхөн. За тэгвэл энэ хүнтэй та яаж харьцах вэ? Тэ хоёлаа харъя. Та зүгээр л өөрөөрөө байхад болно доо гэж юм те. Энэ хүн намайг анхаарж ин гээд нэг гой мундаг болохгүй. Эсвэл илүү муу болохгүй. Зүгээр л ажил төрөл дээр амьдрал ахуйда ямар байдгүй яг түгрээл байж. Тэгээ байж тал үнэхээр энэ хүн эргэлт буцалтгүйгээр танд сайн болох юм бол араас нь ингээд тийм романтик мэдрэмжүүдээр бөмбөгдөөд ах магадaltaй юм шүү заяа. Тэр нь юу вэ гэхээр өдөр болго ингээд сарнай өгөх ч юм уу. Нэг юм бяцхан бэлгээр ингээд нэг тийм бяцхан сюрприз их барих төрлийн юм хүн юм байна. Тэнд ингээд таныг өөртөө хүлээн зөвшөөрчлээ те. Үнэхээр энэ хүнд би сэтгэлтэй болчлоо. Тэгээ энэ хүнд үгээ хэлэхгүй бол үнэхээр болохгүй нэ гэсэн цагтаа энэ хүн ингээд үйлдэлхийн. Тэр үйлдэлүүд нь маш юм бяцхан мөртлөө ерөөсө давсархааргүй ийм үйлдэл байх болно. Тэгээ магадгүй хожмын нэг өдөр та хоёр ингээд ямар нэг тийм гоё арманчиг болцоонд явах нэ. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө үгийг хэлээд тань руу үйлдэл хийх хүртэл зүгээр л яаж амьдарч ирсэн түгээрэл байж та гэсэн ийм зүйл гарч ирж байна. За одоо тэгвэл сахиустгнууд нүүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? Вау. Ингэж байна. Энэ хүнд ингээд боломж олгоод үзээ те. Бүр шууд юм утга гарч ирж байна. Ер нь бол хүнийхээ хувьд их дайггүй хүн шүү. Тэ? Итгэж найдаж болох хүн шүү. Зүгээр нэг итгэж найдах гэхээсээ илүү бүр заяа. Өөрт удаан таныг аз жаргалтай байлгах юм хүн гэдэг чинь таны амьдралын чинь заяаны чинь хань байх магадaltaй шүү заяа. Тэгэхээр энэ хүнийг анзаарчлахгүй тий. Үнэхээр тань руу гээд үйлдэл хийгээд ирэнгүүт ингээд харилцаагаа багаас нь эхлээд ингээд өсгөөд яваарэ гэсэн. Энэ зүйлийг зөвлөё. За таны мэрэг энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн мэрэгээрээ иргэн уулзах болно. Тэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Сайн байна уу? Бүсгүй танд энэ өдрөө амгалан айлтгая. За яагаад бүсгүй таныг гэдгсэн бэ гэхээр та бүсгүй хүн байгаад таны ингээд зүрх сэтгэлийг танд оглуулад байсан эрэгтэйхэн тухай бодож байгаад эрэгтэй зургнаас энэхүү зургийг сонгосон гэсэн үг ээ. Хэрвээ ямар нэг эрэгтэй хүн энэ дандуураад ороод ирсэн бол та буцаж гараад эмэгтэй тань руу ингээд үйлдэл хийгээд байгаа тэр эмэгтэйн тухай бодож байгаад эмэгтэй зургнаас сонголтоо хийгээд мэргийн хүлээн авч үзээрэй гэж хэлье. За ингээд бүсгүй таны мэрэг рүү орё. За ингээд таны зүрх сэтгэлийг танд оглуулад байгаа. Эсвэл тань руу ямар нэг үйлдэл хийгээд байгаа тэр хүний үнэн төрхийг хоёлаа харцгаая. За тань нэг юм онцгой мэдрэмж өгөөд байгаа тий. Энэ учир нь болохоор энэ хүн танд сэтгэлтэй бол биш юм байна. Үгүй л энэ хүн өөрөө хүнтэй ингээд аятайхан харьцдаг. Энэ харилцаанд танд нэг тийм онцгой мэдрэмж төрүүлээд байгаа юм байна шүү. Тий. Энэ хүн ч арай надад сайн биш байгаа даа гэсэн энэ мэдрэмжтэй. Надад буруу байлаа гэхэд чаашаа зүгээр л нэг юм мэдрэмж байсан шүү. Үнэхээр энэ хүн бол танд
галзууртлаад дурлсан эсвэл сайн эсвэл ийм талтай ийм хүн биш байна гэж харагдаж байна. Яалтчгүй ажил хэргийн шугамар ч юм уу те ямар нэг байдлаар үнэхээр ингээд та хэрэгтэй байдаг учраас ингээд харьцаад байдаг л юм байна. Тэгээд ингээд харьцахдаа угаасаа нөгөө төрөлхийн ингээд хүнтэй ээлдэг харьцдаг. Эсвэл ингээд нэг төрөлхийн нэг сайн хүмүүс байдаг та. Энэ хүн бол яг ийм хүн юм байна. Хүн хүндээ ингээд ажгүй сайхан харилцдаг, ахаа хичээгээд мэдтэй устай явж чаддаг, өөрийнхөө ажил хэргийг бүтээж чаддаг, хүнд тусалж чаддаг, хүнээр туслуулж чаддаг ийм хүн юм байна. Тэрнээс биш танд ингээд сайн болоод, танд ингээд талтай болоод, тантай сайхан харьцаад байгаа юм хэрэг биш байна. Тэгэхээр илүү андуураагүй дээрээ хоёлаа сэтгэлээ нэг жоохон дахиад нэг анхаарч үзэх хэрэгтэй юм болоо да гэсэн. Ийм утга орж ирж байна. За одоо та харин одоо яаж харьцуул зүгээр вэ те? Та ингээд ямар ч байсан нэг юм бяцхан догтлол авчлаа шүү дээ. Энэ хүн угаасаа зүгээр бус хүнтэй ингээд харьцдаг байж тал энэ тал дээр хоёлаа энэ догтлолоо яаж гаргах вэ гэдгийг хоёлаа харъя да. Эхлээд таныг мэдрэмжээ ойлгоо гэдэг чинь. Яагаад энэ мэдрэмж төрөх болов те? Магадгүй танд ингээд хүн эсвэл та өөртөө илдэг сайхан үг хэлхээ болцсон байжсэн чинь энэ хүн магадгүй танд илдэг сайхан үг хэлсэн чинь та энэ хүн рүү бас татагдсан байж болно. Тэгэхээр та зүгээр л илдэг сайхан үгээр эсвэл жоохон хайр халамжаар тутсан ийм л бяцхан зүрх таны дотор цохилж исэн гэсэн. Тэгэхээр өөртөө илдэг сайхан үгийг хэлж өөрийгөө хайрлаж халамжилж магадгүй үнэхээр хэн нэгэнтэй ярилцаж үнэхээр романтик харилцаа үүсгэх хүсэж байгаа бол тэр хүнийг ингээд хайж болох ийм арга хэмжээг ашиглаарай. Тэрнээс шүүч хэлгүй орхичих юм бол энэ мэдрэмж чинь ингээд улам өсөөд үнэхээр ингээд сэтгэлийнхаа үгийг хэлэхгүй болохгүй хэмжээнд ингээд хүрчих үү дээ гэж харагдаж байна. Тэгээ бас энэ хүний хувьд бас юм биш үү. Энэ хүн өөрөө нөгөө цаанаа сэтгэлтэй хүнтэй, тэгээ магадгүй найз охинтой, их нэртэй ч юм уу. Ямар ч байсан энэ хүн цаанаа сэтгэлтэй хүнтэй. Тийм учраас ингээд та ингээд ямар сайхан зүйл хийж, яаж сэтгэлийн татгыг оролцсон бай энэ хүний сэтгэл бол эргэхээргүй юм байна гэж харагдаж байна. Тэгэхээр ингээд илүү их зүйл бол илүү их шаналаагүй дээрээ сэтгэлээ ойлгоод өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингээд энэ байдлаас өөрийгөө татан гаргаарай гэсэн ийм утга гарч ирж байна. За сахиустингрууд нь юу гэж бодож байна вэ гэтгсэн чинь юу гэж зөвлөж байна вэ гэтгсэн чинь ингээд хүний юм шүү дээ тий. Хүний болсон зүйлийг хүнд нь өгөх хэрэгтэй. Цаанаа эзэнтэй учраас ингээд өөрөө эзэн болохыг битгий зориорой гэсэн ийм утга гарч ирж байна. Тэ яаж ч хичээгээд өөрийн болдоггүй зүйл гэж бас байдаг юм аа. Тийм учраас зүгээр л хүлээн зөвшөөрөөд хэцүү байгааг нь ойлгож байна. Тийм учраас хүлээн зөвшөөрөөд ингээд эртгэн дээр нь тэ илүү их зүрх сэтгэлтэй нь бэртээгүй, гомдоогүй дээр нь ингээд болгон зөв юм аа. Өөрийнхөө сэтгэлийг ингээд татхан зөв юм аа гэсэн ийм зөвлөгөө гарч ирж байна. За ингээд таны мэрэг энд хүрээд өндөрлөж байна. Тэгэд илүү их хохирол амсаагүй дээрээ илүү их бэртээгүй байгаа дээрээ зүрх сэтгэлээгээ татаарай гэж зөвлөё. Таны ирээдүйн амьдралтай нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Дараач мэргээр иргэн уулзах болно. Сайн байна уу? Бүсгүй таны энэхүү өдрийн амгалан гэлдгийа. За яагаад бүсгүй таныг гэдгсэн бэ гэхээр та бүсгүй хүн байгаад эрэгтэй зургуудыг харж байгаад энэхүү зургийг сонгож орж ирсэн гэсэн. Хэрвээ энд андуураад эрэгтэй хүн ороод ирсэн бол та буцаж гараад эмэгтэй зургаа сонголтоо хийж өөрийнхөө мэргийг хүлээн авч үзээрэй гэж хэлээ. За ингээд мэрэг рүү гарыг. За таны зүрх сэтгэлийг тань зовлуулаад байгаа тэр нэг хүнийг үнэхээр анзаарахыг хүсэхгүй ингээд хүссэн ч гэсэндээ зүрх сэтгэлтэй татагдаад байгаа нэг тийм сонин догтлол үүсээд байгаа энэ хүний үнэн төрхийг харъя. За энэ хүн нь танд үнэхээр хайртай юу гэвэл бас үгүй л юм байна л та. Зүгээр л хөөрхөн амтэнтэй гимгүй хүн байна гэж хэлэх юм уу та. Зүгээр л ингээд жирийн харилцаа нь л ерөөхдөө ийм гэж бол харагдаж байна тий. Угаасаа ингээд бусдаа найлхаа харьцдаг.
Угаасаа ингээд өөртөө тусласан хүнд ингээд чин сэтгэлээсээ баярлдаг ийм нэг хүүхэдлагч гэмээр хүн байгаа байхгүй юу? Ийм байдлыг нь та ингээд ийм байдалд нь та ингээд тогтлоод байгаа юм байна гэж бол харагдаж байна. Угаасаа хүнд ингээд айгүй ингээд сайн харьцдаг тий. Угаасаа хүмүүстэй ингээд нэг тийм хүний хэтгэлийг олж хүн доглол үүсгээд харьцаад идэг ийм төрлийн хүн юм байна. Тэрнээс бол ингээд танд хайртай да, танд дурлсан да. Магадгүй ингээд танд сэтгэл ингээд татагдсандаа ингэж харилцаагүй. Ер нь бол амьдрал дээр байгаа харилцаа л хөөрхөн амтан ингэж харагдаад идэм байх шүү. Тэрнээс биш одоо онцгойлон танд ингэж өөр хандаад байгаа зүйл бол алга байна. За одоо тэгээд ийм үед та одоо яавал тэрвэ тий? Энэ хүнтэй ингээд харьцахгүй байж бол чадахгүй. Харьцаад байна гэхээр ингээд догтлолтой нь улам нэмэгдээд өсөд байгаа ийм зүйлийг одоо яавал тэрвэ гэдгийгсэн чинь хэрвээ боломж гарвал шүү заяа. Хэрвээ боломж гарвал энэ байдлаа нөгөө хүндээ илэрхийлж болно гэж. Тэг магадгүй ингээд нэг төсөл дээр нэг ажил дээр хамтраад ажилласан чинь та хоёр айгүй гоё ойлголцоод нэг ажлын ард гарсан байж болно шүү дээ. Дараа нь ингээд ажлаас өөр газар ингээд хамт олноороо суугаад хоорондоо ингээд юм яриад магадгүй ийм үед нь хөөрхөн төхөж очоод за хоёлаа ингээд гоё ажлын ард гарлаа шүү тий. Гоё юмны ард гарлаа шүү. Ингээд энэ хугацаанд ингээд гоё ажиллаж өгсөнд хамт ингээд ойлголцож өгсөнд маш их баярлаа гэх ингээд хөөрхөн яриа өрнүүлж ягаад тоглоомоор гэх юм уу эсвэл бол үннээсээ ч гэх юм уу чи ингээд айгүй хүнтэй хөөрхөн илдэг харьцах юм аа тий яг ингээд хүнд ингээд надад сайн юм шиг мэдрэмж өгөөд хүн тоглоулаад гэдэг нэг хүмүүс нэг ярианыхаа өнгө аясаар нэг тоглоож байгаа юм шиг үннээсээ жилээд байгаа юм шиг нэг юм хоёрын дундуур ингээд нэг мэдээлэл өгөөд байдаг та. Та нэг тэгж харьцаад ямар ч гэсэн би ингээд чиний энэ байдал чинь миний зүрх сэтгэл догтлсон гэдгийг үннээр нь хэлвэл энэ хүн бас ингээд догтлсон байх магадaltaй байна гинэ. Та ингээд зүгээр энэ хүний жирийн харилцаанд ийм байхад та ингээд догтлсон байна шүү. Харин та бас догтлсон учраас тэр үнтэй бас гоё харьцаад байсан. Таны тэр гоё харьцантай нь тэр хүнийг бас догтлуулсан байх магадaltaй. Тэгэхээр та өөрөө ихлэ мэдрэмжээ энэ хүнд ингээд хэлэх юм бол та бас догтлоод чи бас догтлоод байсан юм уу? Би ч бас ингээд догтлсон шүү дээ. Хоёулаа бас нэг нэгэндээ ингээд догтлол өгөөд байсан юм уу гэд энэ ингээд адил мэдрэмжэн дээр ярилцаад үзээрэй гэсэн ийм зөвлөгөө бас гарч ирж байна. За харин сахиусууд нь энэ хүний тал дээр болон та хоёрын харилцааг хэр их дэмжих нь вэ гэдгийг харъя. Ер нь бол хөөрхөн та хоёрын харилцааг бол дэмжин. Гэхдээ жоохон армантик биш байдлаар дэмжиж ах юм. Магадгүй ингээд та хоёр бол ингээд хамтарч юм хийж хэргийн ард нь бол гарч чадна. Гэхдээ энэ ингээд тийм армантик хосын гэхээс л яг ийм ажлын гайхалтай хамтрал байх магадaltaй юм харилцаа юм байна шүү гэж бол харагдчихэ. Одоо жишээ нь та хоёр ингээд сайн хайртай хүмүүс байж чадахгүй мөртлөө маш сайн найзууд болж чадах ийм харилцаатай хүмүүс юм байна шүү гэсэн утгаас давхар гарч ирж байна. Тэгэхээр ямар ч байсан энэ хүнтэй юу мэдэрч исэн мэдрэмжээ хуваалцах юм байна. Энэ хүний таныг догтлуулад байсан мэдрэмжний үнэн төрөх бол энэ хүний угаасаа л бустай харьцаж байгаа харилцаа хандлагынх нь илэрхийлэл нь юм байсан гэсэн үг юм байна шүү. За ингээд таны мэрэг энэ хүрээд өндөрлөж байна. Танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Сайн байна уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа эрэгтэй таны энэхүү өдрийн амгалан айлтгая. За яагаад эрэгтэй таныг гэдгсэн бэ гэхээр та эрэгтэй байгаад эмэгтэй зургнаас сонголтоо хийсэн гэсэн. Хэрвээ энэ группад ямар нэгэн бүсгүй андуураад ороод ирсэн бол та буцаж гараад эрэгтэй зургнаас сонгож өөрийнхөө мэргийг хүлээн аваарай гэж хэлье. За ингээд эрэгтэй таны мэрэг рүү орё. За таны зүрх сэтгэлээ чинь ингээд догтлуулаад байгаа тэр нэг бүсгүй үнэн төрхийг хамтдаа илчилцгээе. Энэ тань руу энэ үйлдэл хийгээд байгаа энэ бүсгүй тань үнэхээр үнэн сэтгэлээсээ юм хүн юм байна. Үнэхээр бүр ингээд чин зүрхнээсээ таныг бишрэн шүтдэг. Тань ингээд үнэхээр сэтгэлтэй юм бүсгүй юм байна шүү гэж бол харагдаж байна. Үнэхээр л таныг гэдэг тий
Таныг гэж бодохоор л тань руу яагаад ч юм бэ ингээ хайр халамж нь урсаад байдаг. Ийм мэдрэмжтэй бүсгүй байна. Гэхдээ энэ бүсгүй бас танд бас заримдаа ингээ танд үнэхээр сайн юм шиг, эсвэл заримдаа нэг сайн биш юм шиг, эсвэл бүр үзий ядаад байдаг юм шиг юм сонин хандлага бас гаргадаг байх талтай юм байна. Яагаад гэвэл энэ хүн өөрийнхөө мэдрэмжийг бас айгүй дардаг байна. Магадгүй заяа таныг ингээ харахаар үнэхээр хайрлаж халамжламаар ингээ тэрвэрмээр ч юм шиг нэг тиймэрхүү мэдрэмжүүд төрөөд идэг юм байна л та. Үнэхээр ингэж ийм зүрх сэтгэлийнхаа угаас таныг ийм нандиндаг, хүндэлдэг ийм бүсгүй байна л та. Тэгээ тийм учраас таныг харангууд ингээд олон мэдрэмжүүд зэрэг төрдөг байх нь шүү дээ. Сэтгэлтэйгээ хэлмээр байдаг. Ямар нэг одоо жишээ нь ямар нэг байдлаар ингээд ядарчихсан байвал нэг гэлс хоол хийгээд өгмөр ч юм уу. Ямар ч гэсэн нэг тийм хайр халамж тань руу ингээд урсаад байдаг ийм хүн учраас тэгээд таныг ингээд харангуутлаа танаас ингээд зүг буруулах эсвэл мэдрэмжээ өгөөсгөх ийм үйлдэлүүд хийгээд байдаг. Тэгээд тэр үйлдэлүүдээс болоо нэг бол үнэхээр сайн юм шиг, нөгөө бол сайн биш юм шиг ийм үйлдэлүүд хийгээд байдаг юм байна. Айгүй хөөрхөн мэдрэмжийг дардаг, нууцладаг ийм төрлийн хүн байна. За энэ хүнтэй та одоо яаж харьцуул зүгээр бэ? Яах вэ гэдгсэн чинь өөрт нь тэр бүсгүүдэд харуулаад харьцах гинэ. Зүгээр ингээд юм ярмаар санагдаад хөөрхий байгаа үед нь өөртөө яг адилхан хөөрхөн хандаад үнэхээр юм ярмааргүй санагдаад гараад явсан үед нэг тоолдгүй ингээд нэг рүүгээ харахгүй. Тэгээ яг яаж харьцнаа яг л нэг тийм байдал харуулаад агаарэ гэж байна. Тэгээд юугүй бас энэ эмэгтэйд ингээд боломж олгоод юугүй энэ эмэгтэйд ингээд сайн хандах гэж яраад хэрэггүй. Ерөнхийдөө бол байр байдлыг сайн ажиллаад үнэхээр ингээд ямар ч үед таныг гэсэн энэ мэдрэмжтэйгээ байж гэнэ үү? Эсвэл танаас гоё залуу хараад мэдрэмж нь хувраад байна уу? Энэ болгоод юм маш сайн анхааралтай ажиллаад байж байгаад шийдвэрээ гаргаарэ гэж байна. За ингээд таны тухайд тэгээд хоёрын энэ харилцааг сахиус тэнгэрүүд нь аль зэрэг таашааж байна вэ гэдгсэн чинь ерөнхийдөө бол ингэж байна. Таны энэ үзүүлж байгаа энэ бүсгүйд ингээд үнэхээр ийм ховор эрдэнэ шиг ийм бүсгүй байна гэж байна. Тэгээ үнэхээр ховор эрдэнэ шиг, алт алмаз шиг. Гэхдээ нөгөө алт болон алмазыг олоход амархан боловч те үнэхээр ингээд өөрийнхөө мөн чанарыг олох буюу ингээд уралдахад маш их хугацаа зарцуулдаг шиг ийм бүсгүй байна гэж байна. Энэ бүсгүй ингээд өөрийнхөө гэрэлтэх, тэгээ өөрийнхөө хүчийг мэдрэх, гоо үзэсгэлэн мэдрэхэд маш их юм цаг хугацаа шаардна. Тэгэхээр танаас үнэхээр энэ ховор эрдэнэтэй хамт байхыг хүсвэл танаас маш их дэвчээр цаг хугацаа их шаардна. Үүнд та бэлэн байвал энэ нэмэгдээд ингээд боломж олгож болно. Яшиг би энэ хүнийг хүлээж чадахгүй гэвэл энэ хүнээс эртхэн зайгаа авч иж бас болно гэсэн. Ийм утгыг гаргаж ирж байна. За ингээд таны мэрэг бол энэ хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Ингээд таны аз жаргалд сайн сайхныг хүсэн өрөөё. Дараа чи мэргээр иргэн уулзцгаая. Сайн байна уу? Эрэхтэй таны энэхүү өдрийн амгалан айлтгая. За яагаад эрэхтэй вэ гэдгсэн бэ гэхээр та эрэхтэй байгаад эмэгтэй зургаас энэхүү зургийг сонгоцсон гэсэн үг. Хэрвээ андуураад эмэгтэй хүн ороод ирсэн байх юм бол та эргэж гараад эрэхтэй зургнуудаас харж байгаа сонголтоо хийгээд өөргөө мэргээ хүлээн авч үзээрэй гэж хэлье. За ингээд мэрэг рүү оръё. Таны зүрх сэтгэлийг тогтоолаад урдуур хайгуурчингүүгээд байгаа тэр нэг бүсгүй үнэн төрхийг хоёлаа хамтдаа харцгаая. За тэгсэн чинь энэ бүсгүй айгуу тийм хөөрхөн танд ингээд үнэхээр дурлалчихсан юм бүсгүй юм байна. Тэгтээ бас ийм айгуу тийм намхан жижигхэн хүн ингээд нүдэнд харагдаад байх юм. Урдуур хайгуурчингүүгээд байгаа нэг тийм бяцхан зүрх бяцхан бүсгүйн үнэн төрх бол ингээд танд айгуу ихтгэл найдвар тээсэн ийм бяцхан зүрх тэр эмэгтэйд байна гэж бол харагдаж байна. Тэгээ энэ залуу бол үнэхээр ийм хүндлэг, сайн залуу юм байна. Энэ хүн залуутай яаж иж байгаад одоо гэр бүл болчих юмсан гэсэн ийм бодол байдаг. Тэгээ зүгээр ийм бодол бодсон эмэгтэй энэ хүн бас биш байна. Цаана айгүй айхтар санаатай хүн биш үү? Яагаад гэхээр
Энэ хүн бүр ингээд таныг нөхрөө болгоно гэж төлөвлөгөө зохиоцсон байна. Тий. За эхлээд би бол ийм үйлдэлүүд хийн, ингэж анхаарлыг нь татна, тий. Ингээд бас энэ хүн бас төлөвлөгөө зохиох хажуугаар бас юм сорилт бас зохиосон байна. Ингэж хандхад маань ингэж хандах юм бол энэ хүний эдгнээс би зайгаа барьчихна. Ингэж хандхад энэ хүн ингэж харьцаж ивэл энэ хүнтэй ингээд цааш нь харилцаагаа үргэлжлүүлнэ. Ингэж анхаарлыг татна. Ийм үед би боломж олгоно. Ингэн гэсэн нь тийм төлөвлөгөө ингээд зохиоцсон. Тэгээ тэр төлөвлөгөөнийхөө дагуу ерөнхийдөө бол явж гин гэж бол харагдаж байна. Тэгээ төлөвлөгөөнийхөө яг эхний шатыг бол амжилттайгаар хэрэгжүүлсэн байна гэж энэ бүсгүйн зүгээс харагдаж байна. Яагаад гэвэл эхний шат нь таны анхаарлыг татаж таныг хараашилж байгаа гэсэн энэ мэдрэмжийг өгөх байсан. Тийм учраас энэ шат амжилттай хийж дууссан учраас та энэ бүсгүйн тухай мэрхийг одоо сонсож байна гэж бас хэлж болох юм. Тий. Ямар ч байсан ингээд бас ийм хоёроос нэг дор ажилладаг ч юм уу ямар ч юм ойрхон байдаг хүмүүс юм уу та. Нэг компанид хэрэглэгддэг ч юм. Айгүй их тантай ойрхон юм байна. Магадгүй өдөр болгон таныг хардаг юм бүсгүй юм байна. Тэгэл өдөр болгон харахтаа бол энэ бол миний ирээдүйн нөхрөө. Бид хоёр хамтдаа амьдрнаа гэсэн ийм бодлоор ийм манифест өөртөө бас хийгээд байдаг хүн байх талтай юм байна шүү. За энэ бүсгүй үнэн төрөх бол юм байлаа. За тэгвэл та одоо энэ бүсгүүдэд яаж харьцуулах болох вэ гэдгсэн чинь ямар ч одоо энэ бүсгүйгээс ямар ч үйлдэл хийсэн. Тэгээ энэ бүсгүйд боломж олгосон хിവэрэ байгаараа гэсэн юм утга гарч ирж байгаа. Яагаад гэвэл энэ бүсгүй амьдралаас зөвхөн таныг хүсэж байгаа юм уу да? Тийм учраас ингээд дараа алхмууд тань руу ирж байгаа тэр мессежүүд илүү их юм догтлол, илүү их юм мэдрэмж өгөх болно. Тэр их догтлол мэдрэмж өгөхийн ирээр энэ хүн маш их хичээж байгаа гэсэн. Тийм учраас тэр их хичээл зүтгэлийг нь үнэлэх үүднээс ингээд үнэхээр одоо өдөр тусалсан явдал баярлаа ч юм уу те копи өгсөнд баярлаа гэсэн энэ зүйлүүдийг хэлсэн хിവэрэ байгаарай. Хэрвээ тэр болгоны тоохгүй хичээл зүтгэлийг үнэлэхгүй байвал энэ бүсгүй ирсэн шигээ явчих гэнтэй ийм бүсгүй байна гэдэг чинь бас ер нь бол ингээд амьдралаа холбоход ерөнхийдөө бол дайггүй бүсгүй байх талтай ч юм байна. Тийм учраас алдахгүй байхыг бол зөвлөөд байна гэсэн үг. За ямар ч байсан энэ бүсгүй бол тань руу үйлдэл хийхэд зогсоохгүй таны төлөө гэж гүйсэн зүтгэсээ хിവэрэ байх болно гэсэн. Нөгөө талаас та тэр хичээл төлөвийг үнэлдэг хിവэрэ байгаарай гэж хэлж байна. За сахиустангрууд нь энэ харилцааг тань хоёрын харилцааг хэр их үнэлэх нь вэ гэдгийг харъя. За ер нь бол юу байна? Энэ бүсгүй бол таны азийн тасалбар байх болно гэж бол сахиустангрууд хэлж байна. Яагаад гэвэл хүн ингээд ямар хүнтэй хандлана тэр хүнтэй уулзсан цагаас ингээд амьдрал нь ямар ахын шийдэгдээ явдаг шүү дээ. Түүн шиг энэ бүсгүй бол ингээд таныг ингээд хаа мэт байлгаж чадах юм хүн юм байна. Тэ? Ийм өндөрлөг рүү зүтгүүлж чадах юм хүн юм байна. Энэ бүсгүй яагаад гэвэл ийм жижигхэн мөртлөө ингээд шүрмөстэй бүсгүй байгаа байхгүй юу? Айгүйх ажлуудыг амжуулдаг, үнэхээр амьдралынхаа чухал хүний төлөө бүхнээ зориулаад ингээд гүйцэтгэдэг ийм хүн учраас үнэхээр та ингээд одоо муухайгаар хэлэхэд те завхгүйгээр зүтрэхгүйгээр амжилтанд хүрээ амьдралаа ингээд сайхан авч явах гэвэл энэ хүнийг амьдралдаа оруулах хэрэгтэй гэж бол хэлж байна. Үгүй би өөрөө хүчээр явна гэвэл зогсож болно. Энэ үнээс ингээд холбоогоо тасалж болно. Ерөнхийдөө бол энэ хүн энэ бүсгүй өөрөө ямар ч хүнтэй ингээд гэр бүл болсон бай. Тэр хүнийг ингээд хаан болгож чадах хэмжээний ийм хүчтэй ийм тийхээтэй ийм бүсгүй байна гэж харагдаж байна. За тэгээд сонголт шийдвэр таны гарт та яаж шийднэ? Тэр шийдвэрээ даах бол тэр шийдвэрээ гаргаарай. Ер нь бол нэлээ учирч болох тий амьдралаа холбочж болох ийм сайн хүн байна гэж бол харагдаж байна. За таны мэрэг энэ хүрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж нэ тий.
Таны дараагийн амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхний хүсээ өрөө дараагийн бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Сайн байна уу? Эрэхтэй таны энэ өдрийн амгалан гэлтгий. Залуу таны гэж хэлэх юм уу? За яагаад эрэхтэй вэ гэдгийгсэн бэ гэхээр та эрэхтэй хүн байгаад эмэгтэй зургаас энэхүү зургийг сонгож орж ирж мэргийг сонгохоор болсон гэсэн. Хэрвээ андуураад бүсгүй хүн ороод ирсэн бол та эргэж гараад эрэхтэй зургнаас сонголтоо хийгээд өөрийнхөө мэргийг хүлээн авч үзээрэй гэж хэлье. За ингээд мэрэг рүү босцгоё. За тэний зүрх сэтгэлийг догтлуулаад байгаа тэр нэг бүсгүй өгнөн төрхийг хамтдаа харъя. Тэ ямар учиртай юм бэ? Үнэхээр танд хайртай юу, сэтгэлтэй юу гэдэг бол энэ хүн тань руу маш их татагддаг ийм төрлийн хүн байна гэж бол харагдаж байна. Үнэхээр чин сэтгэлээсээ хайртай, дурлсан гэхээсээ илүү тань руу зүгээр л татагдаад байдаг ийм хүн гэж бол харагдаж байна. Нэг тийм хүн байл шүү дээ. Үнэхээр хайрыг чинь татахгүй байгаа мөртлөө тий үнэхээр бусдаас ийм гайхалтай содон харагдахгүй байгаа мөртлөө ингээд татагдаад байдаг хүн гэж байдаг та. Яг нэг тийм хүн юм байна энэ хүний хувьд та болохоор. Үнэхээр зүрх сэтгэлийнхаа угаас тэмүүлээд байгаа зүйл бол алгаа гэж бол харагдаж байна. Гэхдээ зүгээр л нэг мэтгэд татагдаад байдаг тий. Зүгээр л юм хийж явжснаа таны хажууд очиод зогсчдаг. Өөр юм хийж явжснаа таны ширэн дээр ирээ суучдаг ч юм уу. Яг нэг ийм зүйл болдог энэ бүсгүүд. Энэ бүсгээ өөрөө ч мэдрэмжээ ойлгож чадахгүй яваад байна гэсэн. Яагаад ч юм бэ тий өөрийн ямар ч мэдлэхгүй тань руу татагдаад байдаг яг сорнт шиг. Та өөрөө айгуу тийм сорнт шиг энерги ялгаруулад байдаг гэсэн. Таныг байхгүй өдөр таныг яагаад ч юм бэ ингээд ирж хайгаад байдаг. Хаанаас ч юм бэ таны гараад ирээсэй гэсэн юм бодолтой байгаад байдаг. Тэгээ энэ мэдрэмжэндээ энэ бүсгүй өөрөө ингээд гайхаад балмагдаад бантаад байдаг гэсэн. Тэгээд ер нь бол яг хүнийхээ хувьд таныг амар мундаг ийм гайхалтай хүн гэж бол боддгоо. Зүгээр л амьдрал дээр байдаг энгийн хүн гэж бол хардаг. Тэгээд ах чинь яагаад ч юм бэ ингээд тань руу татагдаад өөрийн мэдлгүй тань руу үйлдэл хийчээд байдаг. Тэгээ үнэн сэтгэлийн хайр гэхээс илүү нэг тийм ухамсаргүйгээр тань руу татагдаад байдаг. Нэг тийм мэдрэмж энэ бүсгүүд байгаад байдаг гэж хэлмээр байна. Хайртай гэж хэлэхэд ч хэцүү, бас хайргүй гэж хэлэхэд ч хэцүү. Одоо яг үнэн сэтгэлээсээ татагдаагүй гэхээр бас хайргүй руу гэж ормоор юм уу? Гэтэ мэдрэмжээ ойлгохгүй байгаа гэхээр хайртай руугаа журмаар юм. За энийг бол би хүнхээр хэлж болж чадчихгүй нэ. Та энэ мэдрэмжийг та өөрөө бодож олго яагаад гэвэл та энэ мэдрэмжийг энэ хүнд өгөөд байгаа учраас гэхүү дээ. За тэгвэл та энэ юм бүсгүйтэй яаж харьцуул болох юм бэ гэдгийг бол ер нь бол анзаарахгүй байх нь зүгээр гэж байна. Тэ энэ бүсгийг ер нь бол анзаарахгүй байгаа зүгээр. Яагаад гэвэл энэ бүсгүй ингээ манарцсан явж байгаа байхгүй юу? Тэгээд зүрх сэтгэлээж ойлгохгүй, амьдралаач ойлгохгүй, ажиллаач ойлгохгүй ингээд юмн дунд төөрцөн явж байна. Тэгээд төөрцөн байгаа мөртлөө тань руу ингээд татагдаад байгаа энэний мэдрэмжийг бас ойлгохгүй явж байна. Тэгэхээр аль болох энэ бүсгүй тайван байлгаараа мэдрэмжээ ойлгохгүй тань руу үйлчлэхэд хахад та бас зүүж догтлуулах хэрэггүй. Тэ энэ бүсгүйг зүгээр л тэр нэг ойлгомжгүй байгаа мэдрэмжээ өөрөө ойлгох боломжийг нь олго. Зүгээр л өөрийнхөө урдах урдах амьдралаа зохицуулаад явж байгаа ч энэ бүсгөөрөө бити хандаач энэ бүсгүй бити догтлуулаач гэсэн ийм утга гарч ирж байна. За тэгэхэд сахиус тэнгэрүүдтэй тэнд ямар зөвлөгөө өгч байна гэдгсэн чинь энэ бүсгүйг бол нэг боломж олгоод өөрийнхөө амьдрал руу оруулж ирэх хэрэггүй дээ. Тэ зүгээр л хараагүй, үзээгүй, дуулаагүй юм шиг л бай. Боломж ч олгох хэрэггүй тий. Бараг ингээд тань руу ингээд аятаа сайхан мэдрэмж өгсөн ч танд ингээд бараг алт ухаа гаргаад ирсэн ч та тоохгүй бай. Тэр нь танд болон нөгөө хүнд тань хоёуланд нь хэрэгтэй байх болно гэсэн ийм утгаас хэлж өгöd байна. За ингээд таны мэрэг энд хүрээд өнжилсөн. Дараагийн бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Танд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өргөнө. Сайн байна уу? Эрхэмсэг залуу таны энэхүү өдрийн мэндийг хүргэе. Залуу гэдэг нь болохоор эрэгтэй гэсэн утгаар шүү.
За яагаад эрэгтэй вэ гэдгсэн бэ гэхээр та өөрөө эрэгтэй агаад тухайн өөрийн тань ингээд зүрх сэтгэлийг танд оглуулад байгаа эмэгтэй тухай бодож байгаад энэ зургийг сонгосон гэсэн. Хэрвээ андуураад энэ бүсгүйхүү ороод ирсэн бол та эргэж гараад эрэгтэй зургнуудаас сонголтоо хийгээрэй гэж хэлээ. За ингээд мэрэг рүүгээ эргээ орё. За таны ингээд зүрх сэтгэлийг догтлуулаад таныг крашлаад байгаа юм шиг энэ мэдрэмж өгөөд байгаа энэ бүсгүй үнэн төрх нь яг үнэндээ юу вэ гэдгийг харъя. Танд үнэхээр сайн юм уу? За үнэхээр танд сайн юм уу гэсэн чинь энэ таны үзүүлж байгаа хүн чинь таны ингээд салсан X ч юм уу ямар ч гэсэн өмнө харилцаатай байжгаад хоёр тишээ болсон ийм хүн юм шиг байх юм. Үнэн сэтгэлийн хайр гэхээс илүү энэ хүн яагаад гэвэл хуучин мэдрэмжнээсээ болоод эргэж тань руу үйлдэл хийгээд байгаа хүн гэж бол харагдаад байна. Тэ хуучинд өнгөрсөн хүлээн зөвшөөрч чадаагүй тэр мэдрэмжээ тэр айцаасаа болоод одоо тань руу ингээд нэг тийм догтлом үйлдэлүүд хийгээд байгаа байна гэж бол харагдахаар байна. Тэгэхээр энэ үнэн сэтгэлийн чин сэтгэлийн гэхээс илүү нэхэн дуурсах мэдрэмжийн илэрхийлэл юм байна гэж бол харагдаж байна. Үнэхээр тань руу тэмүүлж тэнийг хорвоо дэлхий дээр ганцхан гэсэн бодол биш. Дахиад нэг учрах юмсан гэсэн. Энэ бодлоос үүдэлтэй. За энэ хүнтэй та юу яаж харьцуул зүгээр вэ гэдгсэн чинь болохоор ер нь өөртөө ойртуулахгүй байвал зүгээр гэдэг ч шүү. Энэ хүнийг өөртөө ойртуулахгүй дахиж ингээд боломж бит хоёрт байхгүй. Энэ хүртэл хоёулаа ингээд яаж хичээж зүтгэж энэ байдлыг хүргэсэн бэлээ. Одоо бол дахиж нөөв шүү гэсэн зүйлийг маш тод анхааруулах хэрэгтэй. Ер нь бол амьдралдаа эргэж оруулах хэрэггүй дээ. Өөрийнхөө амьдрал авах л сайн. Анхаарал тавиад явж явах нь зөв зүйтэй байна гэж бол харагдаж байна. За сахиустангууд нь энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ гэдгсэн чинь яг саяны утга шиг. Нэгэн тал болоод өнгөрсөн зүйл шүү дээ тий. Нэхэн дурсаад яах вэ? Зүгээр л дурсамжаа иргэн сан. Заавал учирт тий. Заавал нэг алдаагаа дахин давтах хэрэггүй. Хорвоогийн зам шүү дээ. Эргэж нийлсэн нэг өдрөөлөө гэж эргэж салах дахин нэг өдөр учрна. Үнэхээр л болохгүй учраас салсан учраас энэ мэдрэмж нь нэг нэгнийгээ хүлэх хэрэггүй гэсэн ийм мессеж гарч ирж байна. За ингээд таны мэрэг энд хүрээд өндөрлсөн. Дараагийн бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Танд болон таны амьдрал аз жаргал сайн сайхныг хүсье өргөё. Сайн байна уу? Залуу таны энэхүү өдрийн амгалан айлтгая. Эрэгтэй гэсэн үг шүү за. За яагаад эрэгтэй вэ гэхээр та өөрөө эрэгтэй хүн агаад бүсгүй эмэгтэй зургнуудаас энэхүү зургийг сонгосон гэсэн үг. Тийм учраас хэрвээ энд бүсгүйхүү ороод ирсэн бол та эргэж гараад эрэгтэй зургнаас сонголтоо хийгээрэй гэж хүсье. За ингээд мэрэг рүүгээ оръё. Таны зүрх сэтгэлийг догтлуулаад байгаа тэр нэгэн бүсгүйн үнэн төрхийг хамтдаа хэлцгээе. Үнэхээр танд хайртай юм уу? Үнэн юм уу гэдгийг. За энэ бүсгүй танд талтай, хайртай биш, тэ дурлсан биш. Анзаардаг, анхаардаг, та таалагддаг гэсэн үг шүү. За зүгээр нэг таалагддаг залуу учраас тань руу хийж байгаа үйлдэл нь тийм тодорхой, ойлгомжтой гэхээс илүү ер нь нэг ойлгомжгүй. Гэхдээ ер нь бол нэг тийм таныг анхаарад байдаг, таныг крашлаад байдаг гэсэн мэдрэмжийг өгөөд байдаг. Ийм төрлийн хүн юм байна. Гэхдээ энэ бүсгүй айгүй тийм эмхтээлэг, тийм гой бүсгүй байна. Хэнийг амьдралтаа оруулах уу, оруулахгүйгээ мэддэг. Айгүй юм амьдрал ямарваа нэг зүйлд айгүй тийм цензууртай ханддаг. Ийм бүсгүй юм байна. Тэг ямар ч байсан ингээд амьдрал ахуйгаа бодсон ч, таны тухай бодсон ч ингээд амьдралынхаа тухай өөр одоо ирээдүйн тухай эргцүүлж бодсон ч та ер нь бол ингээд нилээн их юм одоо их оноо авсан ч гэх юм уу. Ямар ч гэсэн та юм онцгой санагддаг тий. Энэ хүн ер нь ямар хүн бэ тий? Ямар хүн юм бэ? Итгэж найдах хүн юм уу гэдгийг ингээд мэдмээр санагддаг. Та ингээд энэ хүн таалагддаг. Тань руу ингээд үйлдэл хийдэг. Тантай ингээд харьцахыг, хамт байхыг хүсээд байдаг. Ийм л мэдрэмжтэй бүсгүй юм байна.
За та энэ бүсгүйтэй өөрөө яаж харьцуул зүгээр вэ гэдгсэн чинь ерөнхийдөө л ямар үйл хийх нөө гэдгийг хараад анзаараад байж байгаарэ гэж чинь. Тэгээ үйлдэлүүд нь ямар болж байгаа хувирлуудыг сайн харах хэрэгтэй. Одоо магадгүй тань руу сайн юм шиг те өдөр болго орой болго мессеж чат бичээл үг үйлдэлүүд хийгээд ажиллана. Хожмын хэдэн хоногийн дараа хэдэн өдрийн дараа энэ мэдрэмж шал өөр болсон. Ингээ таны бүр тоогчгүй байгаад байнгүй юу? Ямар олж үйлдэл нь өөрчлөгдөж ийн энийг сайн хараарай гэдэг чинь. Тэгээд бас үйлдэлээр нь бас юу хүсэж байгааг нь бас илүүтэй сайн харах боломжтой шүү гэж. Үнэхээр үнэн сэтгэлийн хайр хүсэж байна уу? Бие махбодын таашаал хүсэж байна уу? Эсвэл зүгээр л ажил хэрэгтэй туслуулах гэдэг нь гэдгийг нь маш сайн анхаараарай. Ямар ч байсан энэ бүсгүй тань руу татагддаг, та энэ хүн таалагддаг гэсэн юм утга гарч ирж байна. За энэ тал дээр болон тэгээд хоёрын тал дээр сахиус тэнгэрүүд нь ямар зөвлөгөө өгч байна гэдгсэн чинь хоёрын харилцаа бол ингээд хосын гэхээсээ илүү ажил хэргийн хамтрал маягийн харилцаа гэнэ. Тэг зарим хүмүүс ингээд сайхан хайртуу тэ сайн хань ижил болж чаддгүй мөртлөө сайн найзууд эсвэл сайн түншүүд болж чаддаг шиг хоёрын харилцаа бол ийм харилцаа гэнэ. Арман чиг тэ хосын хань ижлийн харилцаа гэхээсээ илүү ажил төрөл ажил хэргийн шугамар ингээд танилцах ярилцах ийм хамтрал болох тий хамтдаа илүү их хийж бүтээх юм ант найз шиг тий нөхөрлөл шиг ийм харилцаа юм шүү гэж хэлж байна. Тэгэхээр харилцаагаа эртнээс андуурлахгүй эртнээс зөв тодорхойлоод хоорондоо харьцуул зүгээрээ гэсэн ийм утгатай мессеж бол гарч ирлээ. За таны мэрийг энд хүрээд өндөрлсөн. Дараагийн мэрэгүүдээр иргэн уулзцгаая. Тэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж өрөө. Сайн байна уу? Эрэхтэй таны энэхүү өдрийн амгалан айлтгая. За яагаад эрэхтэй вэ гэхээр та эрэхтэй байгаад эмэгтэй зургаас энэхүү зургийг сонгосон гэсэн. Хэрвээ энэ эмэгтэй хүн андуураад ороод ирсэн бол та буцаж гараад эрэхтэй зургаас сонголтоо хийж өөр эмэргээ хүлээн авч үзээрэй гэж хэлээ. За ингээд мэрэг рүү гаръя. За таны зүрх сэтгэлийг тань зоглуулаад байгаа тэрхүү бүсгүй үнэн төрх нь яг үнэндээ юу юм бэ гэдгийг харъя. За энэ бүсгүй танд үнэн сэтгэлээсээ хайртай тий үнэхээр ингээд хамтдаа болгож бүтээх гэсэн ийм бодол үнэхээр алгаа гэж харагдаж байна. За тэгэхээр нэг муухай зүйл хэлэхэд энэ бүсгүй таныг ашиглахыг хүсдэг. Магадгүй таны амьдрал болцоотой боломжийн тий ямар ч байсан тантай нийлжгэд бол ингээд амьдрал нь юу харж дутхгүй ийм баянд хансаг байх ийм хүн гэж бол хараад байна. Тэнийг ингээ хайрлах хэвээр халамжлах хэвээр хүн гэхээсээ илүү ингээд хэрэглээ ийм боломж гэж энэ бүсгүй хараад байна гэсэн. Энэ хүнтэй хамт байвал ийм боломж нэгдэнэ. Энэ хүнтэй хамт байвал ийм баян болно. Энэ хүнтэй хамт байвал хүмүүст ингэж сайн харагдана гэсэн ийм зүйлийг энэ хүн бодоо яваад байна. Энд бол нэг үнэн сэтгэлийн хайр байхгүй тий хамт байлаа хамтдаа ингээ амьдралыг босгоё гэсэнд таныг халамжлах сэтгэл байхгүй гэсэн үг шүү. Үнэхээр муухай утга байна. Гэтэ хоёлаа үнийг л мэдчихгүй бол болохгүй. За энэ бүсгүйтэй яаж харьцуул болох вэ гэдгсэн чинь энэ бүсгүйтэй ингээд муухай харьцаж болдоггүй бүсгүй юм байна шүү. Заяа. Аль болох ингээл найртай сайхан харилцаал аль болох ингээл гой сайхан үгээр чихэн дээр нь цэцэг ургуулад агаарай гэж хэлж байна. Хамгийн гой сайхан үгийг олж хэлдэг хэвээрээ байгаарэ гэж байна. Тэгж байгаад заяа. Танай гэрээг хүртэл мэддэг юм уу да энэ бүсгүй. Ямар ч нэг тийм шилжилт хөдөлгөөн хийгээрэй гинэ. Энэ бүсгүйгээс холдно. Гэхдээ магадгүй хоёрын гэр харилцаа байдаг бол та хол очиж нүүн эсвэл ажил та хоёр нэг газар ажилладаг бол та ингээд өөр газар руу яваарай тий. Байрлалын хувьд шилжилт хөдөлгөөгөөр энэ бүсгүйгээс холдоорой гэсэн. Тэгэх юм бол энэ бүсгүй хойноос ч нэг хэсэг чаргуусалж байгаа л тэгээд болоо яваад өгнө гэдэг. Тэр ямар ч хэсэн шилжилт хөдөлгөөн хийж энэ бүсгүйгээс зайгаа авах нь байна. Тэгтээ бол
Яагаад чи ингэж нүгөө авчиж байгаа? Яагаад холдож байгаа юм бэ гэдэг бол үнэхээр ингэж буруу шийдвэр гаргажээ. Үнэхээр хэрэгтэй байсан учраас ингэ холдсон юм аа. Гэтэ би ингэ зүрх сэтгэлдээ чамайг санаж байна ч юм уу. Нэг иймэрхүү дөө. Чихэн дээр нь цэцэг ургуулах үнүүдийг сайн хэлнэ. Үг үйлдэл хоёроо зөрүүлнэ гэсэн. Үгээрээ бол ингэ хамт баймаар байна гэсэн мөртлөө үйлдэлээрээ ингэ өөр зүйлийг хийгэрээ. Тэгээд энэ бүсгүй бол ингэ нэг битэд холдоод явна гэж бол харагдаж байна. За сахиус тэнгэрүүд нь та хоёрын харилцааг хэр ингэ давж авах вэ гэдгсэн чинь энэ бүсгүй бол юм нарыг халахлах юм муухай үдтэй шуламшиг бүсгүй байна гэж бол сахиус тэнгэрүүд нь анхааруулж байна. Таны ингээд амьдрал те сахиус тэнгэрүүд чи ивэлэр нартай сайхан аз жаргалтай дараа чи хэдэн жилийн хойч чи ирээдүй чи маш юм гоё нартай гэгэн цагаан тунгалаг өдөр шиг юм тов тод харагдаж байна. Харин энэ юу яана? Миний хоолой бүр сууж байна. Энэ бүсгүй таны тэр сайхан нарыг тань халахлах юм хүн байх шүү гэж байна. Энэ хүнийг амьдралтаа битгий оруулаарай. Энэ хүнээс маш их болгоомжтой яваарай. Тэгтээ болгоомжтой болоо юугүй чи яв зайл гэж бичлэхгүй. Тэгвэл энэ хүн бүр ирээ наалтж байна. Зүгээр найлахаа мөртлөө энэ хүнээс зайгаа сайн бариарай. Энэ хүнийг л амьдралтаа битгий оруулаарай гэсэн. Ийм утга гарч ирлээ. За таны мэрийг энд хүрээд өндөрлсөн. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Дараа чимчлэгүүдээр эргээ уулзцгаая. Танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Амьдралтаа хэрэгтэй сайн шийдвэрийг гаргаарай.